Янчка одоо сүүлүүдээ энэ талаас нэг ингэ бичээд өчтдгөө. Нэг TikTok. Үгүй дэлгэрмаа. Түрүүнээс хойш би чиний зургийг чинь бичлэгийг чинь 4-5 удаа авч өглөө штий. Найс нь удаа хараал дүүгээ авна штий. Найс нь удаа хичээлээ юмрээ. Яа хичээл гэхин чи. Гэтэ дэлгүүр ороод язгуур дор хоёр талхавыг гэхгүйгээс хойш наа хичээлж надад тийм чухал биш. Ялангуяа найз нь инфлюенсер болох юм штий. Жаа сүүл удаа TikTok бичээд өчтөж. Би ээлнийх инфлюенсер болно гэдгийг. Чи яг юуны инфлюенсер болох юм? Хүй чи боттоо. Чиний бие өвдөх юм бол чиний бие хийн эмчилж өгье. Эмч. Чи юм сурыг хийн чам зааж өгье. Багш. Чи ямар газар амьдрах, хаана очих бүгднийг чинь барилгачиж хийдэн. Бүгд том ярих юм бол Монгол улс руу хэн мөнгө зөөж оруулж ирнэ гэж уурхаачид. Тэд нар чинь бүгдээрээ л боловсрлоороо энэ бүгдийг бий болгож байгаа. Харин боловсралгүй инфлюенсер гэдэг чинь тэнэглэл үсттэй. Нөлөөлөгч минь. Яа. Өөрөө нь гарч гар авахаас гуйлгачих юм. Дэлгэрмаа чи сүүлийн шалгалтын дээр хэд авсан бэ? Гайгүй л унаагүй л хэлээ. Миний энэ үлрэлийн дүнгээр арай л муу гарч ичээ. Би одоо хичээж байгаа дараа үлрэлийн дүнгээ бүр заавал ахиулнаа. Ой дэлгэрмаа хичээлээ хийх л да чи чинь түрүүнээс дэвтрээс гараагүй юм уу? За яах вэ? Дүнгээр ер нь бол хүн их сургуульд ороход нөлөөлөхгүй шүү дээ. Дээрээс нь ажилд ороход ч нөлөөлдөг шүү дээ. Миний найз нь инфлюенсер бол. Үгүй яг дүнгээр ажилд орохгүй л дээ. Гэтэл хичээлээс олж авсан мэдлэг ур чадваруудаа насан туршдаа л хэвлэж амьдрын штэ. Тэглэж дата өндрүүлэхийн хүн тархиндах мэдлэгээр л амьдрын үстэй. За тэр яах вэ? Бид дөнгөөс амархан бичлэг болсон хоёулаа хамт хийчихэд хөө. Өчигдөр миний бичлэг 3 лайк авсан байгаас та. Яа, чи ихтэй наад лайк, комент авахтаа бүр үнэхээр донтцсон баха. Тэглэж тэр үед ч хүмүүний допамин ялгараад байн ийм хийлэгдэг гэдэг байгаа штэ. Чи өөр нь хичээл хийж амжихгүй, юмаа зийжлж амжихгүй л гэдэг. Утас ухах цааяа чи тэр зүйлүүдэд зарцуулах юм бол чи өнөөдөр гавал болцсон байгаа за. Яа, дээр Янчка бас нэг юм яриадсан. Рил бичлэг хийж болно л доо. Гэхдээ сурагч хүн чинь хичээлээ хийх ёстой үстэй. Найз нь инфлюенсер болно гэдэг байгаа штэ. Инфлюенсер болчиход болцоо заяа.